сайн байна уу гэдэг удаан хугацааны подкастын 2020 оны анхны дугаар энэ хөө хэлж байна. Энэ болохоор нөө React-ийн талаар асуултууд асуугаад тэрний хадлаар хариулж тавьсан байна. Sorry, React-ийг хэр удаж байгаа вэ? Баг 4 жилдээ хэлж байна. Тийм баг шүү. Миний хараа урт багт тийм. Миний чи тарай урт. Арай нэг хитэн сараар ч юм уу кодинг хэлэх юм гэхдээ нэг тийм амжилттай ялгаахгүй. React сурахад ерөнхийдөө бас дээрээс нь сая бид нар чинь нэг намар карантинаас өмнө React-ийн сургалтууд байгууллагаар захиалгаар хийгээ тийм. Нэгэн том өрөө холбооны оператор банкн дээр гээд бас дээрээс нь програм хангамжийн компаниуд ерөнхийдөө React-ийг бол их олон том байгууллагууд сонирхоо судлаад зарим бүрэлдэхүүлээд юмнууд хийгээд яваад байна тийм. Тэгээд нэг ерөнхийдөө React сурахад түгээмэл гарч ирсэн асуултууд хэцүү юмнууд нь юу байна чамд? За юм дээр чинь баяхан нэг хүмүүс одоо нэг сургалтын дээр ингээд ороод явж байгаа анзаарчихсан болохоор чинь нэгдүгээр болохоор HTML элементүүдтэй яг нэг компонентын нэр давхардах магадлал өндөр гэдэг л. Тэгэхээр нөгөө компонентын нэршлиг одоо анхааснаас зөв хэрэгтэй. Тэгээд import, export-ыг бас зөв import, export-ыг хийж явахгүй бол тэр чинь дараа нь сайн асуудал үүсгэх юм хэлэлтэй. Тэр чинь болохоор чинь нөгөө анханаас ингээ харж байгаа заа гэдэг тэгээд нөгөө өөрсдийнхөө шуудаалгад хийгээ явчихж байгаа. Тэгэхээр чинь нөгөө нэг хүмүүс болохоор чинь ингээд яг сургалтын дээр чинь болохоор баттан гэдэг нь бид нар томооч юм нөгөө хүмүүс чинь жижиг ч юм тэнгуү чинь нөгөө HTML дээр чинь баттан гэдэг элемент угаасаа байдаг. Тэнгуү React-аас болохоор баттан гэдэг компонент оруулаад ирдэг. Тэгээд энэ дээр ингээд ялгаж чадахгүй бүх асуудал үүсэдэг. Компонентыг бол ерөнхийдөө том үсгээр хэлэх хэрэгтэй байдаг шүү дээ. Тийм ер нь яг өөрсөн convention бол яг тийм л. Өөр чинь яг нэг түүлэнгүүдийг бол ерөөд ашиглах нь амар чухал юм лээ. Ягаад тэгэхээр чинь одоо чинь бид нар бол ингээд нэг юм хуулаад бичиж байгаа ч юм уу эсвэл copy-dot paste-лж ирсэн гэх магадгүй нэг маусаар select гэж нэг газар орхисон юм байна шүү дээ. Тэгэхээр чинь дэрийг чинь ингээд түүлэнг үнэхээр сайн байх юм бол доклад pretty эсэнт дээр ч алдаан нэрээд өчөж байгаа байхгүй. Тэгээд pretty эсэнт суулгаагүй шууд ашиглаж явчихсан чинь алдаан гарах магадлал маань байсан. Ер нь бол тодорхой дээр амар их чичлэлээ хэлдэг анзаарах бол. Тэгээ нөгөө сургалтын хөтөлбөр бэлтэж байхдаа яг бидний нэг юу гэдгийг хамгийн анхаарал нэлээд ач холбогдол өгсөн хэсэг нь болохоор JavaScript-ийн үн сонгоод байгаа шүү дээ. Тэгээд нэг дээр би бас нэг ямар ч үйл хэд хэдэн подкаст сонсч ирсэн. Тэгээд тэрэн дээр Cancy Dots бас зарим хүмүүс яриад байгаа нь бол ерөөсөө тийм байна. Angular ч юм уу эсвэл өөр юмуд ингээд ашиглаад ч юм өөр фреймворкууд ашиглаж шүү дээ. Жишээ нь Angular-ийн жишээ тухайн авч ирсэн. Би бас Angular-ыг нэлийн нэг юм ойлгомжтой ахын чиглэлээр ашиглаж үзэж байгаа. Тэгээд чадаагүй шүү дээ хайцаах. Тэгээд тэгэхээр чинь Angular дээр чи яг үгээр чи Angular хийхин тулд нэгдүгээр чи JavaScript тодорхой хэмжээнд мэддэг байх хэрэгтэй. Хоёрдугаар Angular аягүй сайн мэддэг байх хэрэгтэй. Тэр чинь нэг NGU гэх амар олон юм тааш тийм амар олон таагтай. Тэгэнгүүт яг үгээр React дээр болохоор тийм байхгүй шүү дээ. Чи энэ зөвхөн ингээд яг л JavaScript-ийн loop чинь JavaScript-ийн map чинь reduce чинь JavaScript-ийн зөв функцүүд бичиж байгаа шүү дээ. Энэ чинь юу гэдэг юм NGF, NGS гэх юм ерөөсөө байхгүй. Тэнгүүд яг хөглөөр ерөнхийд нь React-ийн group дээр байж байгаа ч гэсэн ерөнхийд нь асуултуудыг хараад тахлаар хүмүүс веб хөгжүүлэгчдийн group дээр байгаа түгээмэл асууж байгаа асуултуудыг харахаар ерөөсөө нэг React сурах гэдэг. Гэхдээ JavaScript-ийг мэдэх хүмүүс байгаа байхгүй тийм. Одоо нэг дотор нь яг if хаалтаа if-ийг гээл тэнгүүд уулзаалт бичээл тэгснэ уулзаалтаа гаал элсээ бичээл яг тийм бичлэг гэх. Дээрээс нь нөгөө нэг талаас нь болохоор чи ингээл юу тийм React-ийн group дээр ч гэсэн ерөнхийдөө харагдчихсан юм ч болохоор тийм байна шүү дээ. Хүүхдээс нь эцгүүгээ яаж мэдээлэл дамжуулах вэ гэдэг таахгүй. Тийм асуудал байгаа шүү дээ. Компонент руу нэг ядсан юм а тэгээд хинчнийг товч дарахлаар дэшиг юм хийх хэрэгтэй гэтэнгүүтгүй яагаад юу тийм JavaScript мэддэг хүн бол тэгэхээр чинь бол тийм амар хүнд асуулт биш байхгүй. Яагаад тэгэхээр функц бол юу тийм JavaScript дээр функц бол зүгээр л жигийн утгатай тоотой stringтэй яг тийм доош нь хийж дамжуулж болно. Доош нь дамжуулснаа дараа дуудаж болно тийм. Гэх мэтлэнгээр
Тэнгүүд чинь тэрийг ингээд мэдгүй ч юм уу тиймэрхүү байдлаас болоод шинтэй нэг юм ята. Тэгээд дээрээс нэг өмнөх нэг подкаст дээр гарч ирсэн. JavaScript бол нэг C-дрүүлийн хийж Java-тай адилхан гэж ярьдаг юм. Бодлоо санагдав. Яагаад гэхээр чинь C-дээр ч одоо чинь функц чинь өөрөө функц шүү дээ тийм. Тэгээд тэгж ингээд дамжуулж болохгүй яаж болохгүй тэр чинь заагц ч юм уу тийм боломж гол дамжуулаад гэдэг тийм амар хэцүү. JavaScript-ээр чинь бүр юм амархан байхгүй. Тэгэхээр JavaScript-ээр React-ийг юу сайн бичих гэж байгаа бол JavaScript-ийг юу сайн сурах хэрэгтэй шиг надад зүг санагдав. Тэгээд JavaScript-ийг юу сайн мэдчих хат яг бол хангалттай мэдчихээ. Айгуу ер нь бол учрыг болчихно. Тэгээд компонент чи юусоо JavaScript байна. Тэгээд зүгээр л функц шүү. Тэгээд цаа чин class based функц ашиглах болоод class based компонент ашиглах гэдэг чинь бүр ойлгомжтой. Бүр ойлгомжтой тийм. Дан функц ашиглаад тэгээд функц нь өөрөө компонент өөрөө функц нь дахиад нөгөө дахиад юу гэдэг яг үнээр функцээр ашиглагдаж байгаа. Тэгээд эсвэл тусдаа энэ яг компонент энэ яг reacting компонент гэсэн нэг бүгдийг яг өчөж байгаа. Хамаагүй амарлаг болтой. Тэгэхээр хамгийн энгийн нэг темперхүүн маа. React энэ JavaScript л аягүй сайн сурах. Тэгээд бид нар чинь нэг амар хэцүү юм шиг яг ингээд нэг зарим нэг юм чинь ES5, ES6, ES7 болоо гэдэг. Тэгээд нэг жоо хэцүү. Тэгээд ер нь өөр сургалт хийгээ явж байхлаар асуудалтай хүн хэцүү юм юу гэж байна. Яг нийтлэг ажиглагддаг юм болохоор одоо ингээд нэг бидний сургалтын дээр чинь ингээд за даад ингээд өөрсдөө ингээд Node.js-тэй суулгах чаглалт гэж байна шүү дээ. Тэнгүүд чинь нэг хүмүүс чинь нэг урд нь хизээ чи нэг оролдож байгаад Node.js-тэй суулгацсан байдаг. Тэнгүүд нөгөө хүн одоо юу гэдэг юм яг гарсны тохиолдолд нь болохоор Node-ийн 6 авахгүй. Тэнгүүд ингээд 6 авах гэдэг. 6 авах дээр нь ямар нэг React-ийн нэг юм ч юм уу яг бусад нөгөө сүүлчийн гарсан боломжууд ашиглах гэхээр үс ашиглах боломжгүй. Тэгээ ингээд наад суулгах арай аль болох сүүлийн үйлдвэрийн сайн шиг гэдэг юм шиг нэгэн аль дээр суулгацсан байсан юм аа чинь нэмс одоо нэг апдейт хийгээгүй апгрейд хийгээгүй яг тэр чигээр ингэж их ашиглах явцсан тохиолдол амир гарсан л та. Тэгээ одоо ихчүүл юм. Тэгээ сүүлд чинь одоо юу гэдэг сая өнгөрсөн 19 оны 12 сарын 31-нд нode 8 чинь саппорт дууссан. Тэгээд одоо хамгийн саппортлж байгаа зүйл чинь 10 12 13 тийм 10-12 шин long term support-тай буюу 2 жил гарсан юм. Тэгээ ерөнхийдөө миний ажилласнаар болохоор Node-ийн орчинд байгаа барыг айгүй олон том сангууд бүгдээр яг хөглөөр Node 8-ыг бол хайж хийж байгаа тийм. Node 6 бол аль дээр хайцсан. Яг тэрийг асуудал гарсан шүү дээ. Тэгээд ингээд логин миний энэ дээр юм болохоор ажилладаг. Яваад очиад хангаач чинь ерөөс огт хааж байгаа бол таахгүй. Тэгээд ингээд яг яатсан болохыг яг нэг алтан мэддэг юм ингээд нэлээд гүцээгээд жоохон лавшруулаад уншингууд чинь нөгөө хүн энэ хөлбөр дээр уусаа дэмжигдэхгүй тийм юм гарч байгаа. Тийм. Тэгээд дээрээс нь код сурж байхад хамгийн түрүүнд сурах ёстой хэл нь юу гэж? Англи. Тийм. Надад л тийм санагдав. Тэгээд нэг айгүй нэг асуулт хайлаа авсан чинь React чи ерөнхийдөө програмчлалын юм уу нэ? Ер нь л яаж ч програмчлал хийх гэх юм. Би бол хийж чаддаг. Тийм програмчлал JavaScript дээр суурилсан яг хэрэглэгчид ингээд UI бичгээ зориулаад дагаад өгсөн. Хэрэглэгчийн интерфейс буюу user interface бичих гаргаж өгсөн зөвхөн одоо сан гэх юм тийм. За тэгээд React сурч бас програмчлал сурах хэрэгтэй юм. Гэхдээ яг юм чинь зөвхөн нөгөө UI-ийнхаа хэсгийг хийж байгаа болохоор чинь үнээр бусад юм хийх шаардлагатай бусад програмчлалуудаас сурах шаардлагатай л та. Тэгээд яг сүүлийн чинь нөгөө JavaScript чинь хөгжөөд амар гол хийж байгаа шүү дээ. Тэнгуү чинь JavaScript-ийг бид back-end-д бичиж болж байгаа юм тийм ингээд одоо JavaScript-ийг ажиллуулдаг тийм engine гэдэг тэрийг ашиглаад ингээд back-end дээр бичиж чинь за тэнгуүтэй бас application-ыг React Native ашиглаад бичиж чинь тийм өөр цаана одоо юу гэдэг веб ашиглах хэрэгтэй байх юм бол React ашиглаж чинь тэгээд тэр чинь бүгдээрээ нэг JavaScript яваад байгаа юм чинь. Тэгэхээр энэ тохиолдолд бол бас зүгээр гэж магадгүй. Хэрвээ зүгээр яг нэг одоо яг тухайн хэл дээр ингээд суурилсан биш яг үнэхээр нэг C дээр заавал X тааж гэдэг юм уу тийм нөхцөлд бол үнэхээр өөр програмчлалыг заавал сурах шаардлагатай л байна.
тэгж бодож байгаа. Бидний ч бодлоор чинь front end application React-тэй хийгээд Тийм. back-end буюу серверийн талыг Python дээр Django дээр хийж байгаа. Тийм. Окей. Тэгээд ерөнхийдөө бас нэг хүмүүсийн ингээд нэг нийтлэг гардаг нэг React-ийн асуудал нэг шиг байгаа юм л та. Бид нэр анх React бас сонгох гэж явж байгаа Ember руу шийдэх үед гарч ирсэн. Тэгээ өөрөөр React-ийн төсөл шинээр эхлүүлэх гэхээр бидний үед бол Create React app байгаа. Тийм аа. Next.js бол бүр байгаа тийм. Тэгээд нэг React-ийн яг ингээд төслөө эхлүүлээд React-аас сурах гэж хахад гэж 50 төгрөгийн project хийсэн тийм. Тийм. Бахан boilerplate тэгээд одоо ерөнхийдөө хэрвээ яг ингээд жишээлбэл өнөөдөр тэгээд дөнгөж React сурч байгаа ямар нэгэн байдлаар React-ийн төсөл эхлүүлж байгаа бол ханаас хэлхтэй. Чи яг ер нь бол яг нэг хүмүүсээс шалтгаалж байх гэж бодчихлаа л да. Одоо магадгүй үнэхээр ингээд түүлээж гисэн дээр бүх юм анханаас нь ингээд хийхтэй одоо зэрэг байх юм бол тэгээд хийж болно. Одоо webpack ашиглаж гэдэг юм эсвэл ladder parse-ийг ч юм ашиглаад тэгээд явж болно тийм. Бандл төлөвлөл бүх юм тохирол бүгдийн ингээд зориултын дагуу холбоо яваад тохируулаад ашиглаж болно. Гэхдээ тийм биш нэг асуудалтай юм болохоор React-ийн холбоо шинжилдэг ч юм уу тийм эсвэл магадгүй Web-ийн нэг холбоо шинжилдэг яг тэрийг дагаад нөгөө холбоо шинжилгээний дагуу өөрчлөлт би аваад тавьчих болчиход байдаг. За магадгүй нөгөө нэг ихний нэг ганц холбоор дээр бол асуудал байж магадгүй л та яг тэр нөгөө нэг тийм major change биш тийм. Тэнгүүч яг үнэхээр major change байгаа цаана бүр нэг API-ийн өөрчлөлт орсон бол яг хөө гэдэг юм гарч ирж шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг тиймэрхүү юм зөвлөд болохоор Facebook-ээс ч юм уу дараагийн альбиасаа гаргаад өгсөн маш нэг Create React app гэдэг байна шүү дээ. За эсвэл үнэхээр яг нөгөө тус нь одоо зайтын хийсэн байгаа Next.js-ийг ч юм уу ашиглаа явах юм бол бас арай тиймэрхүү асуудлаас зайлс их боломжтой болчихлоо юм л да. Чинь аль нэг сонгоё. Тийм. Ер нь бол яг server-side rendering хийх хэрэгтэй бол Next.js заавал ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Миний хар бол server-side rendering биш байсан ч гэсэн Next.js ашиглаад яг хэлж нүг React-ийн ч хүмүүс нэг айгүй open class нүг буруу ойлгоод таахгүй. Тэгээ React гэхэлэр өвдгийн хинг хүмүүсийн ойлгодог ч юм уу юм болохоор ингээд нэг юм амар том бүтэн фреймворк байна гэж бодоод байгаа шүү. Тэгмэд React ч юм бол зөвхөн компонент хичээд нүүрэн дээр зурхал үүрэгтэй. Тэгмэд хуудас шилжих гэдэг ойлголт React дээр байхгүй. Тийм тусдаа. Тэр нь тусдаа. Тэгээ React болохоор зөвхөн тэр зурх юм хариуцдаг. Хуудас шилжих нь болохоор React-ийн хариуцлагаас хэсэг биш болчиход. Тэгмэд яг үгээр ингээд нэг Create React app шиг миний хувьд ашиглаад ч юм уу байж ах чинь бас нэг 50 хэдэн boilerplate юм ч юм уу бүр routing-ийн тийм сангийн тоол бүртээ дэлбэр цоол байсан. Одоо бол тэгээд нэг цөөхөн болоод үлдчихэж штеп. React router энэ тэгээд тэгэхээр тэрний орон нэг Create React app ашиглаад React router энэ ашиглажсанаас баг миний бодлоор зүгээр нэг Create Next app-аараа нэг Next app үүсгэлтэй тийм дотор pages гэдэг нэг хавцаа тийм дотор нь хуудасынхаа нэрээр нэг файл үүсгэлээ тийм дотор нь default-аар export хийх компонент бичлээ. Айгу амархан сурах нь арай зөв байна. Тэгэхээр ер нь бол Create React app чинь нэг router-ийн заавал өөртөө тохируулах шаардлагатай тийм. Тэнгуүч router тохируулахын тулд чинь React router гэдэг юм уу яг ямар router ашиглаж байгаа тэрнээс хамаарсан dynamic static гэдэг хоёр хуваагдаад байна шүү. Тэрийг бас сурах шаардлага гарч байгаа юм байна. Тэгэхээр минийхэр бол Create Next app-ын шиглаад ерөнхийд нь анх сурж байгаа улсууд ч гэсэн ерөнхийдөө бүх хүмүүс ашиглаад хийгээд явчихвал дараа нь яг хөглөөр нэг сайт маань илүү сураад том болоод хөгжүүлээд яваад нэг хэзээ server side rendering хийх болох үед хэрэг болчихсон бай. Next.js тэр чинь бас нэг байдаг юм. Static site generate гэж байна. Тийм, static site generate гэж. Тэр нь болохоор баг default option. Тийм. Static site generate гэхэлэр чинь зүгээр нэг React-тэй компонентуудаа бичих хуудасуудаа үүсгэн тий. Тэмүүтэ яг хөглөө build хийгээд гаргахлаар export хийчихлээр тэр зүгээр л HTML хуудас үүсчин жирийн HTML хуудас үүсчин тий. Тэмүүтэ тэрийг ямар ч хамаагүй сервер дээр авчираад тавьчихна. Миний бодлоор болохоор static site generator-уудыг бид нэр илүү ашиглаж хэлмээр юм шиг санагдаад байна. Яагаад гэхээр үүдээ тэгэл аль дээр хитэн
подкаст ингээд ярьж лээсэн шүү дээ. Нэг жижигхэн танилцуулга 5 хуудас хийх тул PHP суулгаад, MySQL суулгаад, тэгээд нэг WordPress ч юм уу ямар нэг content management суулгаад, өөрийнхөө template-ийг янзлуулаад тэрний орондоо юу гэдэг static site generator ингээд тавиал яг тэрэн дээр одоо юу гэдэг template чинь болохоор шавь төвхтэй байхгүй ерөнхий template хийгээл тий. Тэгэл дотор нь ахаал content форматлна гэх ахаал тэр ингээд бүр зовлон болоод өгдөг. Тэрний оронд өстой зүгээр static site generator чинь хоёр хуудас нь хоорондоо 100% өөрчлөсөн болно. 100 хуудастай 100 хуудас нь дотор 100 янзч байсан болно шүү дээ. Тэнгүүд бас нэг саяхан яаж хэлээ групптэй байсан шүү дээ. Нэг блог React ашиглаад блог хийж байгаа маа тий. Backend-ийн юу хийх вэ ч юм уу тий. Тэрний оронд одоо юу гэдэг орчин үед ч юм болохоор React Native блог бол тийм байхгүй. Миний мэдхийн яг static site generator-тэй тий чинь ингээд хийж markdown-аар блог постоо бичээд 50 гот нөгөөх нь зүгээрээс HTML болгоод гаргаад тавьчихдаг тий. Тэгээд тэрийг ингээд цаана ямар ч бааз байхгүй юу ч байхгүй тий. Илүү хурдан санаа зовх юм аягүй багтаа. Бас Gatsby яа. Тийм. Одоо манай Jamstack-ийн чинь төлөвлөлт болж байгаа шүү дээ чинь. Тийм Jamstack гэж яг юу байгаа тийм ээ. Jamstack болохоор чинь яг нэг JavaScript API Markdown гэсэн 3 гэхгүй. Тэгээд араас нь зөв нэг text stack-ийн stack. Тэрний яаж юм тэр JavaScript дээр одоо static site generator хийгээд тэгээд static site generator хийхдээ доторх контентын болохоор API-аар доор нэмэрс авчиж байгаа байхгүй. Баазаас ч юм уу нэмэр API дээрс. Тэнгүүтээ доторх контент бичлэгийн болохоор Markdown-аар бичиж байгаа. Тэнгүүд одоо яг сайн анзаарах юм бол нэг diagram entry блог яг тийм байна шүү дээ. Тэгээд зүгээр нэг хуудсан дотор Markdown-аар бичиж өгч чонгод build хийхдээ нөх мотор хуудас үүсгэн гэдэг. Дотор React-ийн юмнууд бүгд ингээд автомат хийдэг юм. Одоо нэг блог detail оцсон үзээ явуулдаг. Тэгээд тэрийг яг нэг бүр API-тай холбож байгаа болохоор нэг headless CMS ч юм уу тиймэрхүү юмудтай холбоотой тэр ингээд Jamstack гэдэг нэртэй болоод тэгээд наана болохоор хэрэглэгч нэг сайт дээр яг юм уу build хийхээс юм шаардлагагүй. API дээрээс контент оруулангууд нь тэр нь одоо build хийх trigger маш өгчдөг. Тэр нь болохоор CI дээр ч юм уу эсвэл яг нэг зүйлээр авсан сайтын deploy гэдэг авчдаг шигээр. Тэрс тийм л шинэ HTML үсгэл тавьчихсан. Одоо next тэр Gatsby дээр ч гэсэн тийм байна. E-commerce-ийн сайт майт хийсэн юм гэдэг байна. Хэдэн 100,000 бүтээгдэхүүнтэй тийм нөгөөдг нь болохоор бүтээгдэхүүнийг өөрчлөлт хадгалангууд HTML хуудасны газар үсгээр багтдаг тавьчихдаг тийм. Тэр нь ингээл ордог тэр үе нь орох болгоно баазаас уншин сервер ачаад үүснэ ямар ч ойлголт байхгүй тийм. Өмнө минийхээ бол ер нь бол static site generator бид нар чинь бүгд ашигламаар биш байгаа байхгүй тийм. Одоо энэ нөхцөл чинь тэр чинь бааз мааз руу холболт хийхгүй цаанаа яг нэг backend code гэж байхгүй ч юм чинь аппликейшн нэг янз бүрийн халтлагаас эхлэх стайл байгаа юм болчихлоо. Тэр даун HTML онцлогч чинь. Окей. За тэгээд нэг React сурж байгаа улсуудын нэг дандаа асуудаг нэг ганцхан асуулт байна шүү дээ. Redux гэх. Тэгээд одоо тэгээд Redux-ын дээр юм уу, SQL, Flux юм уу. Өөрөөр юу юм гэх. Тэгээд Redux дээр яаж юм хийх вэ, яах вэ гэсэн асуулт бол айгүй олон байна л та. Тэгээд Redux-ын тухай яах вэ? Зэрэг. Redux хэрэгтэй юм хамгийн. Яг одоо бас нэг React-ийн 15 оны үед бол ер нь хэрэгтэй байсан гэж боддог шүү дээ. Ягаад гэвэл тэр чинь нэг тухайн үед чинь application wide ерөөсөө нэг тийм state manage-ийг шаардлагатай байгаадсан. Тэгээд ер нь бол тэр боломж байхгүй. Тэгээд diagram гэдэг юм байна шүү дээ. Redux-ыг гаргаж ирээд ингээд ерөөсөө React ашиглаж байгаа юм бол буруу болсон байна. Бид нэр ингээд state manage-ийг image manage хийх хэрэгтэй гэдэг. Цоошин одоо сэтгэлгээ гэх юм үү тийм гаргаж ирээд тэгээд тэрийг амар олон хүмүүс ер нь бол ингэж хэлхэн зөв юм байна гэдэг тэр санал нийлээд Facebook хүртэл ингээд амар олон юм дээр өөрчлөлт болоод манай чинь ажил татсан байна шүү дээ. Тэгээд одоо хуучин зүг байсан байна. Одоо
За яг уу яг нөгөө Redux ашиглаж үзэхээр чинь анхнд бол гоё л таа. Тэр чинь яг ингээд ашиглаад өөр юм руу ороод ингээд application wide тэр нэг state-ийн өөр компонент дээрээс ингээд заавал props-оор дамжуулаад байх шаардлагагүй ингээд төссөн газараас аваад өөрчлөлтүүдээ хийгээд магадгүй нэг газар өөрчлөлт оруулаад нөгөө хүн action ингээд dispatch хийсэн бол нөгөө тал дээр нь өөрчлөлт автоматар ингээд шууд харуулдаг ч юм тий. Тэгээд байсан чи их гоё байсан л таа. Тэгээ явж байгаад ингээд манай нөгөө нэг тохиолдолд гарсан чинь тийм шүү дээ. Амар их юм өөрөө Redux дээр ингээд авчиж тавигдсан. Тэгээд тэр маань ингээд эсэргээрээ ингээд манай React-ийн юу ч юм удаан болоод эхэлчихэж байгаа шүү дээ. Тэгээд ингээд яг бүр мэдгэдэггүй удаан болоод эхлэнгүүт чинь ингээд бид нэр бол за ер нь бол энэ яг юу буруу байсан байна гэдэг ч юм уу тийм хэрэг нараад ирчихэж байгаа. Тэнгүүч ингээд React дээр шинэ сүлтэн шинжилгээтэй context API гэдэг юм гарч ирчихэж байгаа шүү дээ. Тэгээд context API болооч яг нөгөө бас React компонент үүсчихэж байгаа шүү дээ. Тэнгүүт тэр нь ингээд би бол дотроо ийм юм хадгалаад ингээд явчих хэвээр. Тэгээд намайг бол хаанч дуудаад хинээч минитрээс юу ч хамаагүй дуудаад минитрээс ямар ч функц дуудсан, хувьсагч дуудсан тийм state дээр хадгалцсан утгууд их дуудсан болно гэдэг нэг тийм логиктой ч юм тийм явчих байна. Тэнгүүд нөгөө Redux дээр чинь бид нар чинь харамгийн авчид авуулж ирсэн юм. Нэрээ салгаад ингээд зөвхөн эрэгтэй газар дуудаад ажиллах боломжтой болоод эхлэнгүүд яг энэ юм зөв юм биш үү гэдэг тийм хараад хэлсэн л тийм. Нэг юм дээр Redux-ийн тухай биднес ч бас боо юм болоод нэг нөөцнөө олон сар ноход суусан яриач юм зөв нэвтрүүлээл тэгэл нэгэн хэсэг явж байгаа л нөгөөх нь өөрөө жоохон асуудал үүсгэж ирэл тэгээ явж идэл нөгөө context API гараад бид нар чинь context API руу шилжсэн шүү дээ. Тэгээ Redux дээр гардаг нийтлэг алдаана гэдгээр ер нь нэг cancel dots манай тэр бас нэг их багш байна шүү дээ яг тийм миний яриад байгаа болохоор яг Redux дээр бол нэг тийм бас нэг тийм буруу юм бол ерөөсөө байхгүй байна. Тийм мөн зөв тэгж хийж болох болно. Гэхдээ нэг буруу хандлага болохоор яг хөглөр Redux нэг ашиглаад эхлэхээр нөгөөдгөн дээр ингээд яг бидний жишээ шүү дээ нэг шаваал илүү олон юм ингээд Redux руу хийгээл тийм одоо бараг бүх юм авчихсан. Бараг бүх юм авчихсан Redux дотор хийгээд бүх юм Redux-аас дуудаад тийм тэнгууд нэг Redux нь өөрөө том болгонгуудаа өөр аягүй удаан болчихдог. Тийм тэнгууд нэг айгүй олон компонентууд жишээлбэл тийм айгүй олон компонентууд нэг өөрөө Redux руу холбогдсон. Тэнгууд Redux дээр чинь жижиг өөрчлөлт оруулангууд нөгөө бүх компонентууд авчиж шаардлагагүй рендерүүд хийгдэг тийм. Тэгэл ерөнхийдөө аппликейшн айгүй удаан болсон шүү дээ. Тэнгууд нь яг одоогийн байгаа бид нэр ч болохоор Redux байхгүй болгоцсон тийм. Яг хэрэгцээтэй жижиг контекстууд яг би даасан контекст API яг контекстууд үүсгэж тэрийг ашиглаж байгаа тийм. Хамгийн ихнийх нь болохоор user context гэх тийм. User зөвхөн хэрэглэгчний персон мэдрээг юм. Тэр хэрэглэгч нь юм бэ гэдэг юм хадгалдаг контекст үүсгэсэн. Тэгээд тэрнээс ингээд бол балан бүх юм байгаа тийм. Тэнгүүд чинь өмнө нь Redux дотор ч бүх майнс тийм. Тэр хамгийн буруу хийдэг нь болохоор миний үед хийж агаад чи бол тэр хийгээгүй хамгийн том алдаач нь болохоор нөө хуудас шилжих мэдээлэл Redux дотор хадгалаад тэгээд тэрийг буцааж харуулах чинь хамгийн буруу жишээ болчиход байгаа байхгүй тийм тийм хамгийн буруу жишээ хүмүүсийн зөвлөд байгаа юм ч болохоор Redux дээр state буюу ямар нэгэн төлөв нь аль болох local байх хэрэгтэй. Тэр хуудас нь харагдах хэрэгтэй, тэр хуудас дотор нь татж аваад харуулаад болоо тий. Тэрнээс биш тэр хуудас дотор юм харуулахын тулд Redux буюу тий application state руу авчиж юм хийгээд тий тэгээд буцаагаад тэрийг нөгөө хуудсан дээр дуудаж харуулад байгаа. Тэр чинь ингээд дуудаад харуулчих хэрэгтэй юм чинь дуудаад өөр биш шаардлагаа нөгөөд хадгалсныхаа нөгөөдгөөсөө дуудаад тэгээд амар их ажиллуулаад байгаа. Тэрнээсээ гадна яг хөглөө Redux дээр өөрчлөлт орж байгаа учраас Redux-тай холбоотой бүх компонентууд рендер хийгдээ. Одоо нэг яг ордны асуудал шүү дээ. Тэгээ шаардлагагүй рендер амар хийгдэх гэх юм. Тийм, рендер гэж. Тэрнгүүд бас нэг гарч ирсэн асуудал ч юм болохоор чинь юм бид нэр бас нэг Ember баг 2 жил ашиглаж байгаа. Болчих шүү дээ. Тэр шалтгаан болохоор юу ингийн байсан. Тэр Ember ч өөрөө store гэдэг нэг юмтай. Тэгээд тэр нэг ингээд сүлжээгээр API-аар хандсан бүх юм аа store дотор хадгалцдаг. Тэгээд та бол тэндээсээ авч хандаж юм багтдаг. Харуулдаг шүү дээ. Тэгэнгүүт
Тэрнийх нь үүний асуудал нь болохоор 7 хоног рефреш хийхгүй, reload хийхгүйгээр ингээд олон хуудас руу ороод яваалах юм бол яг бүхлээр нөгөөд ингээд RAM дотор ингээд эзлэгдэл байгаа л гэдэг. Тэ. Тэрнтэй адилхан одоо жишээлбэл бид нар тэр миний яг нэг хууч үед хийж чадчихсан асуудал ч болохоор тийм байхгүй. Нэг хуудас руу орохлоор нөгөөдхөө редакс руу хийгээд тэгээд тэнцэнээс уншчихлаа. Яг бүхлээр хуудас болгонд зөвлөж редакс дээр нэг жижиг юм өөрчлөлт хийх. Тэр редакс дээр хадгална. Тэгвэл чинь тэр хуудас руу нэг орчоод буцаж хизээж орохгүй ч магадгүй байхгүй. Тэр хизээж орохгүй ч магадгүй. Тэнгүүд тэрийг явж редакс дээр хийчих. Тэнгүүд нөгөөд ингээд нэг RAM дүүрээд идэг те. Ингээд жоох ингээд дүүрээд ачаад өгöd хэлчих шүү дээ. Тэнгүүд нь дараагийн асуудал гарч байгаа. Редакс дотор байгаа юм аа хэрэглэхгүй юм аа яаж устгах шийх вэ гэдэг дараагийн асуудал гарч байгаа. Тэнгүүд тэрийг ингээд шийдэхин тулд дахиад юу хийж яах вэ гэхээр нэг юм тухайд нэг махараа гэж байна. Тэр 30 минут тутам нэг юм event dispatch хийгээд редакс руу хийгээд тий. Тэнгүүд нөгөөд хин ингээд авангууд нь редакс дээр ингээд бүх ингээд state-үүд нь reduce-үүд нь тий. Reduce-үүд нь тэрийг авангуудаа одоо минийх дээрээс хугацаа байгаа юм уу юу вэ гэдэг нь шалгаад устгадаг тийм юм гэж аахгүй. Тий. Тэгээд тэрний нэг ойроор хайрлахлаар өөрөө нэг амар их ачаал үүсгээд байгаа байхгүй. Тэгээд нөгөөх нь ингээд зайтай болгочих. Жохон зайтай болгох. 30 минут нэг удаа ажиллаж. Тэгээд 30 минут нэг ажиллал тэр чинь ингээд амар төвөгт болчих жоохгүй. Тэнгүүд нь бид нар чинь яг хуу тэр нэг зовлонгоос чинь би явж байгаа за зөвлөлийг хуудас дотор нь хуудасны нэг дуудаал харуулж тэгэл мартчих тий. Эргээл ороод ирэхлээр дахиад дуудаал харуулж гэдэг юм чинь болохоор чинь яриас үл дарж ирсэн. Тэр зовлонг үзээгүй л юм л та. Тэгээд редакс дээр чинь редакс хийгээд явж хахлаар яг саяны асуудал шиг хүмүүс гараад байгаа байхгүй. Редакс application wide cache болгох шиг л байгаа тийм. API дээрээс дуудаж авчаад редакс руу хийгээд тийм. Тэр редаксаас одоо дахиад нөгөө хуудас руу орохлоор редакс дотор нөгөө шалгаад байвал тэрийг үзүүлээ байхгүй бол сүлжээс оддог гэж. Тийм use case-үүд айгүй олон байгаа байхгүй. Тэгэхээр минийхээ болохоор тэгж амар юм хийх байна уу гэдэггүй би бол тэнд одоо нэг юм улдаан гэдэг нөр яг тийм гэж шүү дээ. Тэгээд тэнд бол ерөөсөө итгэхгүй болчихсон. Ягаад тэгэхээр үүдийн подкаст сонсох тусам ч юм уу яаж софтвер хийх ёстой байдаг гэж бичсэн нөгөө гэдэг. Подкастууд, номууд, нийтлүүд унших тусам айлуулах баг код бичээд их юм бол алдаа багтаа гэдэг юм аа. Их код бичсэн их илүү алдаатай байна шүү дээ. Одоо юу гэдэг нэг редакс руу кэш хийж чинь кэш дараа нь яаж invalidate хийх юм те. Асуудал шийдэх гэж олон асуудал нэмээд асуудал чинь нэмэгдээд байгаа хэрэг. Тэрний хооронд яг хөглөв за окей 2 удаа API дуудаал үз те. 3 удаа дуудаал үз те. Яг тэгэхээр тэгвэл веб хийж хахад чи ихэнх хүмүүс чи яг нэг хуудас руу орчвол баг дахиж нөгөө хуудас руу орохгүй ч юм аа шүү дээ. Тэгээд чинь тэр чинь ингээл аваад кэш ямар хэрэгцээтэй мэдгүй. Тэрний хооронд зүгээр л юу гэдэг юм. 2 удаа дуучих. Тэгээд сервер дээр нэг кэш хийчихгүй те. Тэгээд нэг юм артистийн бол ингээд энэ бол кэшлчлаа гэдэг кэшлчлаа тэгээд бааз руу уншихгүй болчлоо. Эсвэл бааз дээр жоохон клининг хийчлээ тэгээд хурдан уншдаг болчлоо те. Тэгэл асуудал шийдэж байгаа шүү. Тэгэхгүй болохоор чи ингээд бас нэг миний нэг хувийн бодолч юм өөр юм болохоор айлуулах сервер дээр юм аа хийгээд байгаа. Яа тэгэхээр сервер дээр нэг жижиг юм ингээд API-аас ирж байгаа чинь сон хүсэлтийг нэг чөт хурдан болгодог, боддог болгоод хариу өгдөг болгоод тавьчихад ирсэн 1000 хүн дээр 2000 хүн дээр аппликейшн хэрэглэж байгаа бүхэнд нөлөөлчих жоох байхгүй. Тэгэхгүйгээр ингээд сервер дээр хийгээд эсвэл зарим нэг ингээд нэг юм чинь ингээд сервер дээр хийчих юм чинь аюу амархан тийм. Тэгэхгүй болохоор ингээд client side дээр шийдэх гэл ингээд хийж шинэ төвдөө дата фильтр ч нүүр хуудсан дээр нэг хэдийн гаргалаа тэн дээр нь ингээд нэг юм сонгохлоо тал наалга болдог нөгөө юм сонгохлоо тал наалга болдог ч юм тийм. Тэрийг бол би бол зүгээр ингээд нүүр хуудсан дээр нь state-ийг хийгээл тийм.
тэгэл фильтрийн нүүр хооцсон дээр тавил юм солигдох дээр сервер үүсэлт явуулаад шийдвэр авах. Яг тэгэхээр нэгдүгээр яг хөвлөр чи тэр хүний үзгүй ч гэж магадгүй мэдээллүүдийг ингэ өгчөж байгаа. Тэг. Яг тэгэхээр яг энэ дараа фильтр гэж магадгүй гэж боддог. Тэг. Тэгээ нөхөн локал яг клиент дээр өөрөө фильтрлээ. Тийм тэгээ дахиад фильтрлэн. Тэгэхээр ингээд энэ чинь аюу хэцүү. Тэгэнгүүт ингээд юу гэдэг юм яг тэр фильтр хийж байгаа логикийг чи нэг удаа сервер аягүй сайн хийчихвэл. Тэр ч одоо юу гэдэг юм хэрэглэгч болгон өөр дээр ингээд аягүй олон хэрэгтэй гүн татж аваад өөр дээр ингээд фильтр хийсэн сервер дээрээс ганц удаа фильтртэй маа гэдэг нь сервер дээр кэшийг юм өгчүүл. Бүх хүмүүс амар хурдан болж байгаа юм шиг. Миний бодлоо. Миний бодлоо шүү дээ. За тэгээд REST API-тэй яаж харьцуулах гэдэг шүү дээ. REST бол тэгэл мэдээж HTTP хүсэлтэй явуулаад харьцсан л та. Тэгээ нэг одоо HTTP хүсэлтэй болгож чинь бас нэг хэдийн асуудалтай байдаг шүү дээ. Яг ямар клиент ашиглах юм бэ? Тэгээд зүгээр яг браузерын фич ашиглаад явуулах юм уу? Эсвэл тусдаа яг HTTP хүсэлтэн зориулсан одоо нэг сан шууд авчирч суулгаад тэрийг ашиглах юм уу? Тэнгүүд чинь нийтлэг ашигладаг одоо нэг access интерфейс санаад авчихсан. Тэгээ нэг браузер дээр ашигладаг фич ч гэдэг юм уу эсвэл яг тэр нэг access хоёрын ялгаа гэдэг юм бол баг энэ бодлого байхгүй санагдав. Тэгээ нэг хэрэглэнээсээ хамаарат одоо чинь магадгүй бид ингээд custom header тохиолдог гэж магадгүй шүү дээ. Тэгээ custom header тохиолдог болох юм бол нэг access гэж юм уу ашиглаж зүгээр. Яг тэгэхээр access өөрөө нэг анхнаасаа зориулсан тийм байсан. Тэгээд өөр төрлийн тохируулаад нэг өөр газараа дахиж дуудахгүйгээр ингээд ашиглаад явчих боломжтой ч юм те. Тэгмээс чинь браузер фич чинь чинь нөгөө асуудалтай нэг тэгж тохируулаад тавиг ингээд жоох асуудалтай болчиход байгаа. Тэгээд зарим тохиолдолд чинь браузер фич чинь 403 интерфейс ерөөсөө юм уу алтааны мэдээ буцаахгүй. Тэгэхээр яг тэрийн заавал нөгөө response дотор нь оронгуудаа response-ийн статус нь гэдэг нь эсвэл response нь яг окей байсан уу эсвэл response нь text дээр яг хийдсэн гэдгийг заавал давхар шалгах хэрэгтэй болчихдог. Тэгмээ access болохоор чинь тэрийг нөгөө дунд нь өөртөө сан нөгөө middleware маягийн болж ажиллах. Тэгээд энэ тохиолдолд 403 үрчлээ, энэ тохиолдолд 405 үрчлээ гэдгийг шийдэх алтааны мэдээлэл буцаад өгч байгаа. Надад бол нөгөө access-ны хамгийн таалагддаг юм бол base URL тавьж болдог шүү дээ. Тэр чинь бол ингээл юу гэдэг юм гэж байгаа. Тийм base access оруулж ирэл base URL-ийг тохируулж тавиал access дээр яг хөглөөр тэрнээсээ base URL-ээс хойш юу арих юм бэ гэдэг юм авчиж байна. Тэрэн дээр чинь HTTPS-ийн тэрний slash гэдэг domain өчиг тэгээд API-ийг бичиж өргөжтэй шүү дээ. Тэнгүүд ингээд API-аас хойш юу арих юм бэ гэдэг нь access дээр дараа нь дуудаад явчихдаг. Тэнгүүд яг бас нэг тэрнийх нь том давуу тал нь production тэ хөгжүүлэлт орчин хоёрын хооронд солиход амархан ганцхан газар солидог. Тэгээд код бидээр бас нэг хүний нэг код үзчихсэн байхгүй. Тэгээд тэр чинь болохоор чи ингээд фэж ашигласан. Тэгээд фэж ашиглангууд чинь хамгийн гол нь юм болохоор ингээд яг адилхан домен ингээд нэг тийм ингээд хуулаад тавьчихсан байхгүй. Тэгээд нэг газар алдвал ганц газар алдвал бүр асуудалтай. Тэнгүүтээ дээрээс нь яг тэр чинь ингээд domain л одоо юу гэдэг нь 100 тэмдэгт гэх API URL 100 тэмдэгтэй л ихэд сүүлийн 10хан зүгөөтэй тийм 90 тэмдэгт ингээд бүр хаасаг ингээд хэвчдэг. Амар олон газар татдаг гэж байна. Гэвь тавьчихсан. Хоёрдугаар асуудал нь болохоор яг чиний түрүүний хэлдэг шиг тийм access чинь request interceptor, response interceptor гэх хоёр юмтай. Яг хүсэлт авахаас өмнө нэмэлт header тавьж өгч байна. Тэгмэд нөгөө хүний код нь дотор болохоор fetchтэй фэтч болгон дээр ахаад header тавьдаг код дууссан дээр нь дахиж тавьсан. Амжилт авах гэдэг чинь. Тэгээд access дээр чинь ганцхан газар хүсэлт явуулах болгонд хэрвээ ийм domain авах юм бол ийм header нэмээ гэх interceptor бичээл хүчтэй. Тэгээд access чинь бас нэг ашигладаг юм ч болохоор нэг токен шинжилгээ хийж болдог. Харин 401 гээд ирсэн. Эхний удаа юм алдаа гарсан бол тэгээ options дээрээс юм хэлгээд авчихсан. Тэгээд амар олон юм хийждэг.
тэрийг тийм учраас яг хөглөр аль бол тиймэрхүү нэмэлт сангуудыг тий ашиглаад явуул фэчээсээ надад л хамаагүй илүү санагдаад байгаа. Бид хоёр түрүүн өмнөөс хойш подкастын нэлээд их хэсгийг бичсэн тий 20 минут бичсэн. Тэгээд нэг харсан чинь нэмэлт микрофоноо хамаалтаад компьютерийн микрофоноор баахан бичсэн байна. Одоо тэрийгээ дахиж бичихээс залхуу илгүүтэй. Тэрийгээ залгаад оруулчихж байгаа шүү. Тэгээд чанарын асуудал гаргасан бол уучлаарай гэдэг. Дараагийн юм нь болохоор нүг Redux-ийн тухай нүг яриад хэрвээ Redux ашиглаж байгаад болчиход штэ бид нар. Тэгэхээр яг хэрвээ юу ашиглаж байгаа бол hook ашиглаж байгаа бол use reducer гэдээ байж байгаа шүү дээ. Тийм. Яг Redux тийм. Яг Redux. Гэхдээ тэрийг бид нэр application wide share тийм. SQL use reducer-ыг бид нэр өөрсдөө жижигхэн компонент дотор ашигласан ч болно. SQL тэрийг авч context API-тай холбоод яг Redux маягаар ашигласан болно тийм. Гэхдээ ингээд яг юм жижиг юмнууд байхгүй болохоор чинь жоохон түүхтэй юм шиг санагдаад байна. Тэгээд одоо юу гэдэг Redux ашиглаж байгаа тохиолдолд нэг айгүй хэцүү юм чинь нэг middleware. Одоо нөгөө Redux tank saga энтрин чигээд байгаа юм шүү дээ. Хэрэг байлцсан. Амархан байсан юм нэрээ. Гэхдээ яг нэг яг бодит одоо яг project дээр нэг Redux tank saga энтриг өөрөөс ашиглаж үзээгүй л дээ. Зүгээр өөртөө зүгээр нөгөө нэг action дээр нь бид нар нэмэлтээр ингээд fetch match хийгээд нэмэлт нөгөө орж ирсэн датагаа transform хийгээд тэгээд цаашаа dispatcher руу өгөөд ингээд явдаг нэг юмрхон дэжсэн. Тэгээд зүгээр яг нөгөө нэг юу энтриг бол хальтал харсан л та сага танк энтриг болохоор тэгээд нар чинь болохоор чинь яг зорилго нь бол өөр яг адилхан ингээд Redux дээр үтсэн мэдлэр тэгэнгүүтээ ингээд орж ирсэн дата матан дээрээс хамаарат ингээд ийм хин бүх нөгөө тохиолдол цаанаас нь бүгдийг ингээд бичээд өгцөн. Тэгээд яг одоо яг яаж ашигладагсаа л хамаарч байгаа юм байна гэхдээ тэр чинь одоо чинь нөгөө нэг сага нь болонгууд чинь ES руу орж ирсэн тэр нөгөө нэг генератор гэдэг шүү дээ. Тэрийг ашигладаг. Тэнгуү чинь нөгөөх нь болохоор илүү нөгөө нэг promise based байгаа байхгүй юу? Танк нь болохоор чинь. Тэгээд тэг мэдээж хоёулаа нөгөө asynchronous method ингээд хийчихэж байгаа тий. Тэгэл яг бүр ингээд код чинь ингээд хэцүү болоод байх юм бол ер нь бол сагааг илүү ашиглахыг зөвлөдөг юм байлээ л дээ. Тэнгуү чинь ингээд одоо ингээд контекст орж ирээд тэгээ за контекст дээр бид нар нэмэнгүүтээ сая гарч ирсэн тэр нөгөө нэг use reducer те тэрийг энэ төр ашиглаад явчихгоо чинь тэр нөгөө middleware-ийн чинь ингээд бүр ямар ч хэрэггүй болоод явчихж байгаа шүү дээ. Явчихж байгаа байхгүй юу? Тэг зүгээр л async function-аар бичиж. Тийм, ерөөсөө async function-аар бичиж явчихж байгаа. Тэгэхээр нөгөө нэг тэр цаана ингээд нэмэлт сандуудад амар их ажил хийх гээдээснийг л ерөөсөө ингээд наан арай жижиглээд хэдхэн хэсэг болгоод тавьчих юм бол нэгдүгürt бид нар хийх ажил нь арайч бага хоёрдугаарт болохоор нөгөө Redux гэдэг нэг амар том юм менеж хийжсэн. Тэгтэл нэмэнгүүтээ энэ дээр нь танк сагагаа дахиад middleware-ын дахиад нэмээд менеж хийх хэрэгтэй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тиймэрхүү ажлуудыг нь найдварлах багасгачих юм бол багасгаад тэгээд найдварлах context API ашиглаад тий. За context API ашиглах шаардлага үнэхээр context API ашиглахгүй заавал Redux ашиглана гэх юм бол Redux дээрх юмудаа найдварлах цөөлүүд тий. Тэгж явбал middleware бараг ашиглах шаардлагагүй байсан зүгээр л гэж бодож байгаа. Бид нар бол яг тэгэл шилжүүлсэн шүү дээ. Use reducer болгоол хуваагаал тэгэл ер нь бол гэхдээ яг ингээд сүүлийн үед чи ингээд анзаарах юм бол яг React бол улам томроод байгаа шүү дээ. Тийм, ер нь нэлээд нүсэр болоод. Одоо жишээ нь за юу гэдгийг өмнө нь бол reducer гээл Redux хийдэг байсан юмыг бараг use reducer гээ дотроо хийчлээ. Одоо бас их аль нэг concurrent mode, suspense гэдэг нэг хоёр юм яригадаад шүү дээ. Тэр тухай сонирхсан уу чинь вэ? Concurrent-ийг нөгөө нэг documentation дээр байснаас нь ер нь уншсан. За. Тэр нөгөө нэг яг хуу асуудалтай юмнууд нь одоо нөгөө нэг single page application хийцэн тэгээд за ер нь single page application ер нь яг веб дээр шинийг толгорч байгаа нэг асуудалтай юм болохоор хэрэглэгч код дуудаад тэгээд хуудас дуудаад тэнгуут яг тэр нөгөө rendering процесс эхэлчихээр бид нэр ерөөсө дундаас нь нөгөө нэг тэр rendering процесс нь саад болох ерөөсө боломжгүй л байсан юм байна л та. Тэг ингээд одоо рендер хийж явах явцад нь болоороо над рендерээ зогсоо гэдэг ч юм уу тий. Эсвэл рендерийнхаа хийж явахдаа ингээд ийм юм хийчээрэж гэдэг юм. Тийм юус их боломжгүй байсан юм л та.
Тэгээ React-ийн гэсэн чинь сая concurrent mode гэдэг юм гаргаж ирээд юу хийсэн гэсэн чинь тэр rendering mode-ыг дундаас нь ингээд одоо яг хаана юу хийж явж байгаа юм тэндээс бид нар яах ёстой гэдэг юм одоо тохируулах боломжтой болгоод өгсөн л нэг тийм нэмэлт боломж байлгүй л дээ. Миний бас нэг ойлгуулснаар болохоор чинь яг одоо юу гэдэг нэг юм input field-н дээр хүн ингээд юм оруулахад шийдэх гэдэг юм шүү дээ. Тэр чинь ингээд амар хурдан шивдэг хүн 10 үсэг шивчингүүт React 10 удаа рендер хийх гэдэг шүү дээ. Тэгээ нэг одоо concurrent mode орж ирээд юу яаж байгааг хамгийн түрүүнд adapt хийх нэг газрууд нь гингүүч нэг code pen гэдэг нэг юу гэдэг шүү дээ. Платформ. Тэгээ нэг JS fiddle мэдл тэнгүүч нэг React-ийн одоо яг React өөр чинь юу бас Code Sandbox. Тэднийх энэ төр чинь болохоор яг хамгийн түрүүнд adapt хийх гэдэг байгаа байхгүй юу? Ягаад тэр тэн дээр чинь хэрэглэгч яг нөгөө text editor дээр нэг үсэг бичингүүд цаана яг live reload хийгдчихэдэг. Тэгтэл чинь хүн магадгүй 2 3 ч юм уу үсэг бичээл кодон дээр нэмэлтээр нэг шинэ tag бичээл оруулж байгаа чинь нөгөө reload-ийн одоо render хийх процессыг чинь болохоор тэг concurrent mode ачаар нөгөө саад дунд нь саад игээд энийг авахгүй юм биш үү? Хамгийн сүүлд орсон өөрчлөлтийг авах шүү. Одоо render хийн шүү гэдэг юм шийдээд хийчих чадчих байгаа байхгүй. Тэгээд яг нэг concurrent дээр яг ажилласан нэг хүний подкаст би бас дээр сонсч ирсэн юм а. Тэгээд тэр хүн бол тэгж хэлээ нэг хэрэглэгчид ингээд гацаад ингээд яг ингээд статер хийж байгаа юм шиг те гличтэй юм шиг хуудас харуулах уу эсвэл оронд нь лоудингийнхаа айкныг 2 секунд илүү харуулах уу гэдэг дээр ингээд бид нэр танд одоо тэр шийдвэрийг бол ерөөсөө танд үлдээж байна гэдэг ч юм л та. Тэг яг concurrent mode-ыг ашиглах уугүй юу гэдэг дээр болонгод тэр нөгөө нэг одоо зөөлж хэлж байгаа юм болохоор тэгж хэлж байгаа байхгүй. Ерөөсөө ингээд анивчцын одоо window хуудас харуулах уу тэрний оронд лоудинг айкныг 2 секунд илүү харуулчих юм уу тэ. Тэгээ нэг suspense асуугаа тийм. Хоёлаа ерөнхийдөө айгу удаан уншиж байгаа. Тийм, ер нь орж ирнэ гэл яваалга. Тийм, тэгээд аль дээрээс хойш орчихно гэд хүүг чинь бас орж ирнэ гэж байгаад нэг хөлбраар нэлийн сүлд орж ирсэн. Тэгээд suspense ч юм болохоор чинь яг ер нь яг зөвхөн нэг React-ийн хөгжүүлэгч нэг Dana Brower-ийн тэр юмнуудыг уншихлаар React бол хамгийн эхлээд юу гэдэг user interface зурх зорилгоор эхэлсэн те. Тэгэл бид нар бол юунд ч оролцохгүй гэл яваад идэг те. Тэгэл мэдээж яг хөглөөр application ч юм уу эсвэл component ч өөр ингэсэн stateтэй ч юм уу өөр ингэсэн төлөвтэй байж идэг те. Тэр төлөв нь өөрөө жоох юм том болоод эхлэнгүүт нь л за тэрнийг шийдэх зорилгоор reducer ч юм уу те. Эсвэл context API энэ төр гэл ингээл хийчих чинь те. Тэнгүүт нэг юмаа зурхтаа жоох удаан болоод эхлэнгүүт нөгөөд чинь ингээд нэг юм хамар хүрээгээ том болох шаардлагатай болчихж байгаа юм. Тэгэл concurrent mode-оор болохоор яг хөглөөр ингээд нэг хуудасаа бүтэн зурхгүйгээр илүү чухал ажил руугаа шилжчихээд тий хэрэглэгч гараас юм оруулах ч юм уу эсвэл өөр ямар нэг юм хийхлээр тэрийг нь хийчээд буцаж хурж ирж зурдаг мурдаг энэ төр гэдэг тий. Дараах нь болохоор suspense mode байгаа шүү дээ тий. Хүлээлт хийн гэдэг шүү дээ тий. Хүлээлт тэр нэг API дээрээс нэг юм дуутсан чинь нөгөөх нь ирдэггүй тий. Тэгээд заримдаа бид нар чинь loading тавьдаг тий. Loading-ийг яах вэ гэхээр анивчаал алгуулдаг ч юм уу тэсгүй бол дээрээс нь яг хөглөр сүүлийн нөгөө code splitting хийж байгаа дандаа bundle splitting хийж байгаа шүү дээ. Жишээлбэл нэг хуудсыг нэг React single page application-ыг дотор нь амар олон JavaScript тулгачиж байгаа. Хуудас шилжихлээр нь одоо юу гэдэг нь JavaScript нэрэ дуудагдаг байж магадгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг хүлээх, SQL data хүлээх хэмжлэнгээр ер нь бол юм нэг хүлээлттэй холбоотой юмнууд аягүй их гарт юм л user interface-ийн код бичлэхээр тэнгуү тэрийг л нэг ерөнхий байдлаар нь л suspense болгож шийдэх гэдэг нь л гэж би ерөнхийдөө ойлгосон. Тэгээ энэ талаар болохоор бүр дараа нэг судалж байгаа дэлгэрэнгүй concurrent mode-ын тухай ч гэсэн яг stable болоод гараад амьдрал дээр нэг хэрэглээд үзснийхаа дараа тийм хүүг рүү шилжих хэрэгтэй юу одоо? Энэ талаар бол хэрэгтэй. За яа. Ялангуяа яг шинээр React project эхлүүлж байгаа бол баг шууд hook ашиглаад бичиж авсан дэр. Тэгээ нэг яг class based component бичиж байгаа юм бас тэгээ буруудж байгаа чинь байхгүй л дээ. Зүгээр hook ашиглаад бичиж байгаа нэг давуу тал нь гэх юм бол бүх юм ерөөсөө function болчихж байгаа. Функцуулаад тэгэнгүүт чинь ордон бид нар ч болохоор класс дээр чинь орж ирэнгүү чинь заавал нөгөө нэг life cycle гэдэг юмнаас ахуулаад ингээл нэг manage extend амар их гарч ирээд гэсэн. Тэнгүү чинь hook болох чингууд чинь ингээд ерөөсө бүх юм ингээд нөгөө функцээр сэтгэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Одоо яг хариуцаа анзаарах юм бол нөгөө нэг
функц руу чинь гаднаас нь одоо класс ашиглаж явах юм болохоор stateless гэдэг жах шүү дээ функцийг чинь. Тэнгүүч нөөтөн дотор ямар ч state авах зүгээр гаднаас оруулж ирсэн юм гаргадаг нэг юм ямар ч тийм нөгөө юм боддгоо тийм компани гэж бодчихсон. Тэгтэл чи одоо ч ингээд тэр бол нөгөө класс дээр л зөвхөн дотроо state байгаал дотроо ингээд одоо should component update гэдэг юм уу те эсвэл тэр нөгөө get drive state гэдэг ч юм нэг орж ирсэн над дээр одоо орж ирсэн props нь ямар байхаас хамаарат би рендерээ өөрчлөнө гэдэг шийдвэрийг зөвхөн класс дээр хийдэг байсан боломж нь ингээ функц дээр ороод ирчихэж байгаа. Hooker дамжуулаад. Тийм hooker дамжуулаад. Тэгээд нэмэлт бас нэг юм болохоор чи өөртөө цаанаас нь ингээд яг үнэхээр яг энэ ажил нь ингээд хийх хэрэгтэй ажил байх юм бол би рендерээс гадна тусдаа ингээд хажуу тийш нь аваад өөр юм дээр хийчихье гэдэг тусна ингээд эффект ч юм уу callback ч юм уу ингээд тусна яг нэмэлт ингээд юунууд hook-ууд гаргаад өгсөн. Тэгэхээр нөгөө ажлууд нь хамаагүй л хөнгөлөлтөд нөгөө функц бол яг өөрийнхөө юм хийдгээрээ хийчин. Тэр хажууд нь яг тэр функцд одоо рендер хийх шаардлагатай юу өөрчлөгдөх хэвээр тэрийг нь болохоор хажууд нь дахиад нэг өөр давхар ажлын давхар юм хийгээд хариуцсан явчихж байгаа. Тэгэхээр тэр нь бол тийм амархан уу? Үгүй. Эхэндээ бол ойлгоод байна гэж бодож байсан. Тэгээд жоох юм явж исэн чинь яг нөгөө нэг бодож ирснээр ажиллахгүй байсан л та. Тэгээд ялангуяа use effect тий ялангуяа use effect. Тэгээ яг яагаад ингэж ерөөсөө зөв ажиллахгүй ингээд нэлээ уншсан л та. Тэгээд юу байсан чи за чи яг нөгөө нэг бас бодож исэн юм анхан уншаад ойлгосон юм бол ерөөсөө биш байсан юм байна гэд. Тэгээд дахиж юу яаж чинь нэлээ. Тэр нөгөө сэтгэлгээний ялгаа нь болохоор би тэгж ойлгосон шүү дээ. Hook-ийг нөгөө класс компоненттойгоо жишиж ойлгоод исэн. Тэгэхээр яг хөглөр hook нь өөрөө шал тусдаа өөр юм шал өөр юм байсан. Тэг класс компонентоос шал өөр ажиллагааны зарим юмнууд нь нэлээд өөр арай өөр сэтгэлгээний загвар хэрэгтэй болоо. Тэгтэл бид нар ч яг хөглөр нэг класс төр бичсэн юмнаагаа баг ингээ буцаагаад ингээд хийцэн байсан тий. За тэгээд use memo pure component гэдэг нэг юм байгаа шүү дээ. Тэр юу н хэрэгтэй юм бол юу гэж бодож байна. Pure component ч юм болохоор ч нэг энгийн компонентоос ялгаатай should component render should component update гэдэг үү тий. Тэрийг юусоо нэг авч хэлцгүйгээр шууд ажиллаждаг. Гэхдээ би ерөөсөө pure component ашиглаж ерөөсөө янз бүр юм хийж үзээг л тий. Тийм. Гэхдээ ер нь бол нэг юуных нь Cancer.c тэр ер нь бол React ашиглаж байгаа тэр нэг Sunil Pai энэ гэж л тий. Тэг баахан бааж кинод яхахлаар чинь pure component ер нь бол битгий ашиглах гэдэг л шүү дээ. Use memo энэ ч гэсэн юу л React memo. React memo. Тэгсэн ерөнхийдөө нэг битгий ашиглах гэдэг л шүү дээ. Яг тэгэхээр React бол өөр айгүй хурдан гэдэг байхгүй. Тэгтэл яг хөглөр нэг pure component ч юм уу React memo энэ чи яаж юм гэхээр орж ирж байгаа props-ыг шалгаад тэг өөрчлөгдсөн байвал компонентоор рендер хийгээд өөрчлөгдөөгүй рендер хийхгүй байхгүй. Тэнгүүд яг хөглөр React өөр айгүй хурдан байгаад идэг. Тэнгүүд гарч байгаа асуудал нь болохоор ихэнх тохиолдолд яг хөглөр props нь өөрчлөгдсөн учраас рендер хийгдэж байгаа. Тэнгүүд төр чинь угаасаа рендер хийгдэх юм урталт дахиад нэг юм шалгалт оруулж ирээд улам ажил нэмээд байна гэдэг байхгүй. Discord дээр бас яг тийм асуудал гарсан шүү дээ. Тэр нэг React дээр Discord API-гаар React Native дээр хийгээд performance-ийн асуудал гарсан гэдэг. Тэгээ нөхдүүд яг хөглөр ингээд бүх газараа use memo ч юм уу эсвэл бүх газараа pure component ашиглаж хурдан болно гэж бодоод барыг бүх газараа ашигласан байгаа. Тэгтэл нөгөөт нь яасан хүн дээр ингээд нэг хэдхэн миллисекунд ч юм уу хэдхэн наносекунд нэмждэг тий. Угаасаа шалгаал угаасаа нөгөөт нь заа шинжилт рендер хийгээд рендер хийгддэг тий. Тэнгүүд угаасаа рендер хийгдэх хэвээр юм дээр урталт нэг тийм нэг жижигхэн юмнууд яагаад тэгэл хэдэн зуун компонентууд орж ирэл хэдэн зуун компонентууд зэрэг рендер хийгдэхлээрээ зэрэг тэр нэг юмнууд нь шалгалт нэхлээр нөгөөт нь ингээд нэмэгцээр байгаад нэг бас хөөрхөн хугацаа олцоод байна. Тэгээд тэрийг аваад тэгээд яг үнэхээр одоо юу гэдэг нь pure component ашиглах эсвэл React memo ашиглахаар бол яг үнэхээр яг нөлөөлөд байна. Яг энэний ингээд хэрэгцээг үедээ рендер хийгдээд байна гэдгийг мэдээд бүр нотлоод тэрнийхээ дараа ашиглах таахгүй. Тэрнээс биш React өөрөө тэртээ рүү амар хурдан. Нөгөө нэг React concurrent mode дээр чи нэг аялаа нэг ярьжсэн санаж байна. Тэр нэг concurrent mode-оос өмнө хэдэн FPS зурж байна. Concurrent mode-доо хэдэн FPS боллоо. Дараа нэг Svelte хэдэн мянган FPS дуудаад зураад байлаа. Тэр тухай ер нь хурд ер нь гэхээр
чухал юм чинь. Юу гэж Хортоо Гэхдээ яг нөгөө нэг би бол тэгж л бодох тийш амар харьцангуул гэж ойлгох тийм. Хортлохоор одоо чинь яг юу хийж байгаа юм те. Яг ямар ажил хийх гэж байгаа юм тэрнээсээ хамаарал хорт чинь шал харьцангуй ойлголт болчихж байгаа байхгүй. За хэрэглэгчид би үнэхээр юм мангар хурдан рендер хийгээ харуулах хэрэгтэй юу те. Эсвэл үнэхээр тэр ингээд хурдан рендер хийгдэх нь хамаагүй зүгээр ингээд юм харуулж явах нь амар юм уу те. Эсвэл миний рендер заавал тэг ингээд датанаас хамаарж байгаа учраас датагаа эртлээ би рендер хийхгүй гэдэг тохиолдол байх юм уу тий. Тэгэхээр чин тэр чин ингээд одоо юу гэдэг нь магадгүй бид нар ингээд тротлтаж үздэг ч юм уу эсвэл үнэхээр интернет нь ингээд муу байх тохиолдол чин тэр чин ингээд хурдны одоо ялгаа нэг амар харьцангуй орчиж байгаа болохоор тэгэхээр ингээд одоо шин би яхаа бид нар ингээд нэг одоо кэш ашиглаад ингээд ингэчингүүд ингээд хурдан байна гэж амар бодоол ингээд хийгээл явж байгаа чинь үнэхээр одоо ингээд бодонгоо чинь харьцангуй интернетийн хурд ч юм уу ингээд дата хурд мобайл дата ч юм уу эсвэл бидний ашиглаж байгаа машин ч юм уу бүгд амар хурдан болсон байгаа шүү дээ. Тэгэхээр чи ингээд нөгөө дата авчирч ирээд нөгөөх ингээд рендер зурх гал ингээд мангар удаан машин бол ингээд яг мэдээж удахал байх л та зүгээр. Тэг чи ингээд бүх юм ингээд сайжирчаад байх чинь тэн дээр ингээд бид нар ингээд санаа зовхол нэг тийм одоо бол нэг шаардлага бол гэж боддتي. Ер нь л яг үнэхээр хурдны асуудал гарахгүй бол тийм tuning хийх гээл зовхол нэг тийм шаардлагагүй болов гэж бодоод байгаа шүү дээ тий. Яг нөгөө нэг тэртээ React ч юм уу ер нь бол браузер ч гэсэн ер нь бүгд өөртөө тийм болсон ба шүү дээ. Амар хурдан. Тэгээ цаанаас ингээд интернет нь айгүй хурдан болсон тий. Тий. Уцмуцсан ч гэсэн айгүй сайжирч л шүү дээ тий. За, server side rendering хийхлээр чинь SEO хийх хэрэгтэй. Server side rendering дээр бол Next.js л илүү ашиглах хэрэгтэй тий. Өөртөө ер нь бол хийх гэж зовоод юм дээ. Тий өөртөө Create React app дээр чинь server side rendering оруулах гэж бол өстой нэлээд зовхоор ганцтай юм л шүү дээ. Тэр чинь нэлээд их юм. Next 93 айгуу болсон тий. Тий. 93 айгуу болсон. Get static props get static path тэгээд get server side props гэдэг 3 тий функц async функц нэмэгдсэн. Тэгээ нөө get initial props нь ерөөхдөө хаягдчихж байгаа юм л дээ. Тэгээд нэг юм асуусан байсан чинь тэр нэг юуны server side rendering дээр state яах вэ гэдэг зүйлсэн. Би болохоор чинь server side rendering дээр бол нэг state шаардлага харин шууд static хуудасаас ял зураал өгчөөл. Тэгээд хамгийн гол нь яах вэ гэхээр тэр чинь нэг static хуудасаа дуудаж авчирангуудаа яг одоо юу гэдэг тэр нэг state-тэй холбоотой хэсгийг дараа нь дахиад render хийчих болж байгаа шүү дээ. Одоо жишээ нь манай дээр гэлдэхэд чинь static хуудас нь бүх мууших дэрийг адилхан. Тэгсэн мөртлөө static хуудасаа татад дуусныхаа дараа хэрэглэгч нэвтэрсэн юм уу гэдэг мэдээллийг бүр тэрнээсээ дараа server side rendering дээр бишээр хийж байгаа шүү дээ. Тэгээ дараа нь зөвөр ингээд хэсэг яг зөвхөн тухайн компонент нь л өөр ингээд хадгалж өөрчлөлтөө тий. Нэг хуудасны дээр нэг тий одоо юу гэдэг хуудасаа бүтээр рендерлингүүд хуудасны дээр нэг толгоон дээр нь байгаа нэвтрэх гэдэг бичиг байжсэн нөгөөх нь яг хуудас дуудаал нэг хэдэн секундын дараа бок гэж хэрэглэгчийн нэвтэрч маа хэрэглэгчийн нэр нь гарч ирдэг ч юм уу тий. Скол тэнцээ байгаа нэг юм арай нэг өөр болдог ч юм уу гэмчлэн гэр. Яг л тэгж л хийж байгаа шүү дээ бид нар дээр бол server side rendering гэдэг үед бол state нэг үнэхээр тэг санаа зовх юм баг гарахгүй хаа тэр чинь зүгээр дуудаал refresh хийдэл тэр хуудас чинь бүхэлдээ өрөөд ирчихэж байгаа юм чинь тэгээд тэрнээс хойш зүгээр хийгдэх асуудлууд дээр л state дээр юм гэхээс яг тэр server side rendering хийгдэж үед бол state дээр санаа зовх юм баг гарахгүй. Next.js дээр чинь бид нар ашиглаж байгаа тэгэл тэгэж нэг юм хуудас чинь сервер дээр рендер хийгдэж байгаа ч гэсэн ирснийхаа дараа ахаа JavaScript дээр бид нар яг энэ хэсгийн сервер дээр рендерлэхгүй гэдгийг сонгож байгаа л өгчөж байгаа шүү дээ. Тэгээд хэрэглэгч дээр ирсний дараа тэгээд сервер сайд рендеринг заавал хэрэгтэй юм уу? Яг үнэхээр нөгөө нэг хайлтын системд ингээд өртөх шаардлагатай тий. Эсвэл social sharing дээр үнэхээр яг ингээд чиний датаг чинь зөв гаргаж явах хэрэгтэй ч гэдэм үү. Тим тохиолдолд ер нь сервер сайд рендеринг хэрэгтэй л гэж боддог шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө single page application нэг зовлон төр шүү дээ. Нэг удаа HTML файл ашиглаад тэрэн дотроо датагаа бүгдийн JavaScript-ээр ингээд оруулаад гаргаад өөр юм оруулж ирээл солиол ингээд харуулчих жоохолгоор чинь. Тэнгүүд нөгөө search engine-үүд чинь нөгөөх нь crawl хийхдээ ингээд буруу crawl хийх гэдэг тий.
Тэгвэл search engine их search engine энэ дэр чинь JavaScript ажиллахгүй гэдэг. Гэтэл яг үндэ бол Google юм дээр бол ажиллана гэдэг шүү дээ. Тий ажиллаж байгаа. Тэгтээ удаа. Тийм. Тэгэнгүүт чинь яг ингээд одоо шинэ юу гэдэг танаа бараг ч юм уу танаа компани ч юм уу Google дээрээ сайхад ингээд гарч ирэх шаардлагатай бол үнээр сервер сайд рендеринг хэрэгтэй л болчихж байгаа юм л та. Тий. Тэгээ мэдээж одоо тэр нөгөө Google-ийн structured data тий тэр нь хэрэгтэй. За тэгээд social share хийж байгаа бол open graph-ын таагууд хэрэгтэй. Тэгээ тэр болгоныгоо бүгдийг head дээр append хийж өгөх хэрэгтэй тий. Тэрийг Next.js-аар амархан хийчих байгаа тий. За ерөнхийдөө бид хоёр ярьж ирж байгаад ер нь нэг юу гэдгийг тогтмол хугацаатай тэгтэй айлуулах богинохон тодорхой цөөх хийдгийн сэдв барьж аваад ярилцъя гэж яриад байгаа. Тэгээд тогтмол ажлын зав зайнаас болоод жоохон хэцүү болсон тийм. Тэгтээ тогтмол хийх хичээн нэг цөөхөн сэдвүүдийг ерөнхийдөө хүндөөд явчихна. Тэгээд нэрээ юу shameless plug хийчихтэй аглаа. Нэг 10 хүнтэй байгууллага үйл React сурна гэж байгаа бол бид нарын тий боловсруулсан маш үр дүнтэй богинохон хугацааны маш үр дүнтэй сургалтын хөтөлбөр байгаа. Тэгээд одоо интернетээр коронагийн үед яг интернетээр заах гад туршаад явж байгаа тий илүү үр дүнтэй болох юм шиг зарим талаас санагдаад байгаа. Тэгээд бичээрэй тий сургалт авмаар байвал тэгээд мэдлэг чадвараасаа сурсан багхан зүйлээсээ яагаад хуваалцаад бүндэ хамтдаа сайхан хөгжөөд гой супер гой бүтээгдэхүүнүүд л гаргамаар байна л да те манай IT-ийн. За дараагийн дугаараар эх 7 хоногт болцгоо. За тий. За түр баяртай. За баяртай.